Асуулт. За би шүүхийн төсөвтэй холбоотой хоёр асуулт. Хүний эрхийн үндэсний комисстай холбоотой нэг асуулт гээд нэг юм 3 асуулт асууна. Бараг намайг юу асуух гэж байгаагийн сангийн эдийн засгийн яамныхан бол бараг гадралж байгаа бах. Нөгөө шүүхийн тухай хуулийн 46-гийн 8-ыг хизээ амьлуулах вэ гэдэг асуултаа асуух гэдэг. 46-гийн 8-аар одоо ингээд төсвийн хүрээний мэдээллийг бид нар өнөөдөр энэ 7 хоног энэ сард баталчдаг. Үүний дараа дахиад улсын дэжүүг шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвийг хууль зүйн байнгын хороо төсвийн төсөөллийг баталдаг. Энэ хоёр цикл зөрөөд байгаа байхгүй юу? Тэгэхээр эргээд нөгөө намар хууль зүйн байнгын хорооны баталсан хэмжээгээр шүүхийн ерөнхий зөвлөлийн төсөв орж ирэх байтал нөгөөх нь сангийн амнаас эдийн засгийн хөгжлийн амнаас буулгаад ороод ирдэг. Сүүлд бол тайлбараа юу гэж хэлж ийн гэхээр төсвийн энэ хүрээний мэдээлэлд багтаагүй энэ мэдээлэлд ороогүй дүнгууд байдаг учраас бид нар баталтгуумаа гэдэг байгаа байхгүй. Гэтэл хууль зүйн байнгын хороо хамгийн гол нь нөгөө шүүхийн бие даасан төсвийн бие даасан байдлыг хангах гэж энэ шүүхийн тухай хуулийн 46-гийн 8-д заасан хууль зүйн байнгын хорооны баталсан энэ хэмжээнээс булахгүйгээр эргээд нөгөө төсөв маань өөрөө орж ирэх хэрэгтэй байгаад байдаг. Тэгэхээр энэ циклийн гэх юм уу энэ одоо хууль тогтоомжийн зөрчлийн асуудал гэх юм уу энэ зүйлийг нэг арилгах тал дээр ямар нэгэн арга хэмжээ авах тийм зүйл байна уу? Сангийн ам, эдийн засгийн ам хоёр энэ дэр нэг хариулаад өгөөч. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бас хүн байгаа байх. Тэгээд шүүгч гэсэндээ энэ дээрээ санаачлагтай ажиллаад энэ төсвийн хүрээний мэдээлэл орж ирэхээс өмнө шүүхийн энэ төсвийн төсөөллөөр орж ирдэг баймаар байна. Эсвэл шүүхийн ерөнхий зөвлөлийн төсөв нь өөрөө энэ төсвийн хүрээний мэдээллээс хамаарахгүйгээр явах хэрэгтэй юм уу гэдэг нэг юм асуулт гэсэн үг. За хоёрдугаарт шинээр хүүхэд гэр бүлийн шүүх гэдэг ингээд дагнсан маш том дагнсан шүүхийн тогтолцоо бий болж байгаа. Энтэй холбоотой төсөв шинээр энэ 27 онд орж ирсэн үү? Шинэ хүүхэд гэр бүлийн шүүхтэй холбоотой юу орж ирсэн бэ гэдгийг нэг асуумаар байна. Юу нь орж ирээгүй, юу нь орж ирээгүй вэ гэдгийг шүүхийн ерөнхий зөвлөлч гэсэндээ энэ дээр бас хариултаа бэлтэж байгаарай. Ялангуяа хүүхэд гэр бүлийн шүүхийн хувьд байрны стандарт өөрөө маш нарийн хүүхдийн асуудал байдаг учраас одоогийн байгаа манай шүүхийн байруудаас нэгэн шаардлага хангахгүй юм зүйл байгаа. За 3 дахь асуулт хүний эрхийн үндэсний комисс энэ Аз номхон талаан хүний эрхийн сургалт судалгааны төвийг байгуулах асуудал сая энэ 27 оны төсөв дээр би ороогүй гэж ойлгож байгаа зү тий. Гэтэл бид нар олон улсын байгууллагаас хүний эрхийн нэгдсэн үндэсний байгууллагаас хүний эрхийн дээд комиссар ирэхлээр бид нар ингээ байгуулнаа байрнаа Монгол улс тодорхой хэмжээний төсвийг тавина гэдэг. Эргэж хараад яг төсөв дээр орох гэхээр энэ нь юу ч орохгүй. Тэгээ олон улсын өмнө очиод энэ чинь аль 23 оноос хойш явж байгаа олон улсын өмнө өгж байгаа нүүбийн өмнө өгж байгаа амлалт. Тэгээ энэ асуудал яагаад явахгүй байх вэ гэсэн юм 3 асуулт лээ. За энэ дөр микрофоныг нэ. За сангийн амны төсвийн бодлого төлтийн газрын дарга Санжаадорч гишүүний асуултанд хариулъя. За үндсэн хуулиар бол төсөв боловсруулах онцгой бүрэн эрх нь бол засгийн газрын эрх байгаа. Батлах нь бол улсын хурлын эрх байгаа. За төсвийг боловсруулахдаа болон батлахдаа төсвийн тухай хууль дээр юу гэж заасан байдаг гэхээр төсвийн хүрээний 9.1.2 дээр шүү. Заалтар бол төсвийн хүрээний мэдээлэл нийцүүлж улсын жилийн хөгжлийн төлөвлөгөө, улсын төсөв, ирээдүйн сангийн төсөв, үндэсний баялагын сангийн төсөв, нийгмийн даатгалын сангийн төсөв, эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, тэдгээрийн тодтголыг хилцэж батална гэсэн. Өөрөөр хэлбэл энэ хүрээ гэдэг маань бол нийт манай олж болох орлого маань энэ. Нийт гарч болох зарлага маань энэ. Зарлагаа ингэж тогтоож бид нар инфляци ийм түвшинд ярьж байгаа, эдийн засгийн хөгжлөө өсөлтөө ингэж барьж байгаа гэдэг ийм санаа байна. Тэгэхээр бид нар байхгүй орлого байсаар байтал одоо гинт шүүхийг ороод ирэхлээр энэ маань өөрөө төсвийн тухай хууль дээр зөрчил болчиход байгаа. Ер нь зүгээр анх энэ маань яагаад игсэн бэ гэхлээр бол та мэдж байгаа илүү одоо юу гэдэг улс төрийн түвшинд шийдвэр гаргахдаа их хурл дээр болвол илүү багш эмч нарын залин нэмэх ийм зүйлүүд яваад байдаг учраас нөгөө талдаа бас төрийн үйлчлэг болсон шүүхийн энэ одоо бас нэг одоо шүүх засаглалын маань энэ төсөв бол хоцрогдсон учраас бол ийм зүйл болцсон. Тэгэхээр бид бол хүчээр одоо юу гэдэг шууд их хурл дээр төсвийг нь шууд боловсруулад батлаад одоо засгийн газар өөрөө орлогоо нэг талтанд тооцчиход орлогын үл тооцоод зарлагыг нь одоо их хурл дээр шийдээд ингээд шууд энийг ингээд тусгай гэж оруулж ирэхээсээ илүү шүүхийн төсвийг илүү бид нар яаж тооцох аргачлага илүү боловсронгуй болгох их зүйтэй байна гэж үзээд байна. Сая сүүлд бол шүүхийн ерөнхий зөвлөлийн дарагтаа бол бид нар бас яг энэ асуудлаар санал зовчихсон. Жишээ нь бол гэмт одоо хэрэг шийдвэрлэлийн хувьд бол аль шатн дээр хамгийн хэрэг шийдэж чинь үүнтэй холбоотойгоор бол бид нар нэг хэргийг шийдэх хугацаа өртөг
За тэгээ оролцож байгаа хүний тооноос нь хамаараа суур зарлыг өгдөг болжээ. За энэ нь бол автоматар тооцогддог болчихно. За үүн дээрээ нэмээд дахиж сайжруулах ёстой зүйлүүдийг явъя. Стандартаа илүү их хурлаас батлаа. Жишээ нь бүгд камертай байна ч гэдэг юм уу те. Энэ одоо хугацааны үед бол ингэж явна ч гэдэг юм. Ийм агуулгаар явах юм бол илүү хэрэгжихэд бодтой болох болов гэдэг агуулгаар харж байна. Харин гэр бүлийн шүүхийн хувьд бол энэ асуудал маань бол нөгөө намар төсөв маань бол орж ирэхтэй бол дахиад орж ирнэ. За процессын үед бол та нөгөө таны саний хэлдгээр хууль зүйн байнгаараар дахиад шүүхийн төсөв маань бол хилцэгтэй энэ төсвийг одоо шууд нэгтгэе гэдээ орж ирнэ. Засгийн газар дээр очингууд мэдээж хэрэг 2.6 их найдын биднэрт нэмхэл одоо орон зай байгаа. Энэ орон зайдаа нөгөө багшийн цалингаа нэмэх үү, эмч нарын цалингаа нэмэх үү, шүүхээ багтаах уу, тэтгэврээ багтаах уу, хүн амын өсөлтөө яах уу гэдэг энэ бүх проблемуудаа яаж шингээх үү гэдэг дээр л тооцож байгаа л одоо оруулж ирнэ гэсэн. Тэгэхээр илүү детальчин байгууллага болгоноороо ерөнхийлөн загсч болгоноороо бол намар орж ирэхээр байгаа. Гурав дахь нь бол За шүүхийн ерөнхий зөвлөл хариулъя. Эндрийн микрофон. За баасан жолоочны асуултанд хариулъя. Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрдэнэтлэг. За бид бүхэн 27 оны хөгжлийн төлөвлөгөөнд бол хөрөнгө оруулалт гэж 150 тэрбум төгрөг тусгасан байдаг. За үүнээс гэр бүлийн шүүхийн 30 тэрбум төгрөг, шинээр хөрөнгө оруулалтууд гэдэг энэ төсвүүдэл бүгд хасагдсан байдаг. За мөн 25-26 онд үргэлжлэж явж байгаа барилгуудын нийтдээ 43 тэрбум төгрөг болно шаардлагатай байдаг. Гэвчиг 27 онд бол шүүхийн ерөнхий зөвлөлдөө зөвхөн 33 тэрбум төгрөг төсвөлөгдсөн байгаад байгаа. Инхээр бол одоо бид бүхэн одоо 25 онд эхэлсэн одоо шүүхийн цогцлбор барилга, за баруун талын эрүүгийн хэргийн Баян зүг төргийн шүүхийн эрүүгийн шүүхийн барилгын үлдэгдэл төлбөр байхгүйгээс холбоотойгоор ингээд энэ байрууд бол хугацаанд ашиглалтанд орохгүй болж байна. За нийтдээ бол 150 тэрбум төгрөг хөрөнгө оруулалтыг хийсэн. Гэр бүлийн шүүхийн 30 тэрбум төгрөг бол 27 оны усан хөгжлийн төлөвлөгөөнөөс бүр хасагдсан. За мөн одоо цогцлбор барилгын одоо үлдэх 38 тэрбум төгрөг маань 33 тэрбум төгрөг болж буур Их тамир. Аа. За өнөр их үндэсний комисс. Эндрийн микрофон. За та бүхнийхээ өнөөдрийн мэндийг хүргье. За хүний үндэсний комисс бол 2027 онд нийт 38.5 тэрбум төгрөгийн төслийн саналыг бол өгсөн байгаа. Үүн дотор одоо хөрөнгө оруулалтын буюу Аз намхан далайн нэгдсэн үндэсний байгууллагын харийн Аз намхан далайн бүсийн хүний эрхийн төвийг байгуулах энэ амлалтыг бол нэгдсэн үндэсний байгууллагын хамтын нийгмийн өмнө засгийн газар бол амласан байгаа. Энэ амлалтын хүрээнд бол 2024-өөс 2028 оны засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1-4.12-д ингээд тусгагдсан боловч одоогоор бол энэ санхүүжилтийн энэ барилгын төсвөгийн ингээд батлагдах асуудал бол ингээд хэрэгэлцээтэй байна. 13.4 тэрбум нь бол урсгал зардал буюу үйл ажиллагааны зардлуудад ингээд 38.5 тэрбум ингээд зарцуулагдаж байгаа. Зарцуулагдахаар төсвийн саналаа ингээд өгсөн. За их хөргөшөө юунд эрдэнэд орчин бол юу ч шуданаас хариулжлах бэл. Тэг. Аз. За. Бүх төсвийн бүх ерөнхийлөн захирагч нараас бүх саналууд ирсэн. Нийт 45 их найдын урсгал зардал хөрөнгө оруулалтын 29 сарны 9 их найдыг нэмье гэж орж ирж байгаа. За тэгэхээр бид нар төсвийн хүрээний мэдээлэл гарч байгаа гол зорилт бол яг л энэ хүсэлтийг, эрэлтийг зохицуулаад эдийн засгийнхаа гол суур тоонуудаа, боломжуудаа гаргаад ингээд төсвийн хүрээнд батлаад өгнө. Төсвийн хүрээн дээр үндэслээд сангийн яам төсвийн зуны хугацаанд зохиогоод 9 сард өргөн барьчихна. Энэ төсвийн хөгжлийн бодлого төлөлтийн хуулиар нэлээд чамбааруулсан 26-аас 30 он хөгжүүлэх нийгмийн эдийн засаг хөгжүүлэх хөтөлбөрөө бид нар батлаад авсан их хурл. Зөвхөн тэр хөтөлбөрөд батлагдсан төсөл хөтөлбөрүүд энэ 5 жил хэрэгжиж байна. Энэ хуулийн гол зорилт бол улс төрөөс ангид бодлогын тасралтгүй үргэлжлэх хэрэгжих гэдэг гол зүйлийг нэлээд сайн. За хариултаа гүйцээ. Хэрвээ улс төрийн нам сонгуул нэр дэвшигч энэ хөгжлийн бодлого төлөлтийн хууль тусаагүй зорилтыг хэрэгжүүлнэ гэж орж ирэх юм бол сонгуул нэр дэвшилтийн бүртгэх намын жагсаалтаас хасах хөлтрийг зохицуулдаг. Энэ бол үнэхээр бодлого доктортой байна. Энэ бодлого 5 жилийн бодлогоо дагаад жил жилийн төлөвлөгөө гарган тэнд үндэслээд энэ төсвийн хүрээ
төсөв зохиогддог. Ингээ шат шатны хяналт шалгалт сайжраад энэ процесс дээр нь энэ төсвийн доктортой байдлын зөвлөгөөд их хурлын дэргэдэх бүтэц бас ажиллаад хоёр талаас нь хяндаг болоод эхэлж байгаа. Тэгэхээр одоо ийм хүсэлт байна. Бидний эдийн засгийн бололцоо чи энэ байна. Эдийн засгийн 27.8% өсөх нь байна. Инфляц 7% байна. Орлого зарлага энэ байна. Төсвийн тэнцэл 1.7 хасах алдагдaltaй гарахаар байна. Энэ алдагдлын хэмжээгээр бид нар гадаад зээлийн ашиглалтаа нэмэгдүүлнэ. За энэ хүрэн дээр л ярина да. Гол нэг анхаарах зүйл бол бид урсгалт зардлын хэд тэлэлт хөрөнгө оруулалт хийх боломжийг үндсэндээ хязгаарлалж байгаа. 27 онд шинэ За их хөргөшний микрофон нэрээ. 2027 онд улсын төсвөөр шинэ хөрөнгө оруулалт хийгдэх болцоо байхгүй. Одоо үргэлжилж байгаа 3.6 их найдын хөрөнгө оруулалт байгаа. Энийгээс үүнээсээ 2.2 их найдыг санхүүжлэх болцоо үүснэ. За хэрвээ нөөтийн хуулийн одоо 20% олголтыг 50% болгож байгаа шүү буцан олголтыг. Болгож байгаа хуулийг бид нэр хүчингү болох санал оруулж байгаа. Хэрвээ энэ дэмжлэг авал их усүр нэмэгдэн дэмжлэг авахгүй бол 2.2 их найдаас ахаад 1.8 их найд дахин хасагдана. Буюу 2027 онд бид нар 400 тэрбум төгрөгийн шилж хөрөнгө оруулалт хийн. Ийм л болж байгаа. Үндсэндээ манай төсвийн чадвар урсгал зардал цалин тэтгэр тэтгэмжээс илүү гарч чадхаа болж байна л гэсэн үг. Ингээ гадаад өр зөөлөө төлөөд шинэ хөрөнгө оруулалт хийх боломжтой болж байгаа. Үндсэндээ дээд одоо хэмжээнд тулж яана гэсэн үг. За бас нэг зүйл тодруулъя. Энэ шүүхийн тухай хуулийн 46-гийн 8-ыг би одоо байнгын төсөв хилцэх болгонд яг нэг төсвийн ерөнхийлөн бусад захирагчтай яг адилхан энэ шүүхийн ерөнхий зөвлөлийн төсөв, улсын дэд шүүхийн төсвийг үзэхгүй. Энд чинь үндсэн хуулийн асуудал, үндсэн хуулийн эрх мэдлийн асуудал гэж удаа дараа хэлэх юм. Тэгээ энэ асуудлыг хэрвээ үнэхээр ингэж биелэх боломжгүй бол шүүхийн тухай хуулийн 46-гийн 8-ыг баг хүчингү болгомоор юм шүү. Ямар ч юм бодиттой биелэх боломжгүй. Шүүхийн төсөв ерөөсөө бие даасан хараад бус байх шинж нь огт хангахдахгүй. Энэ баталгаа нь ерөөсөө эрх зүйн баталгаа нь өөрөө бодит амьдрал дээр огт хэрэгжихгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр төсвийн хүрээний мэдэгдлийн өмнө гэдэг юм би миний санаа. Одоо төсвийн хүрээний мэдэгдлийн дараа болохоор та нарт намар болохоор юу гэдгийг гэвэл төсвийн хүрээний мэдэгдэл баталсны дараа орж ирж байгаа төсөв учраас бид нар оруулах боломжгүйгээ ам хаачаад байгаа байхгүй. Тэгвэл төсвийн хүрээний мэдэгдлээс өмнө энэ төсвийг шүүхийн ерөнхий зөвлөлийн улсын дэд шүүхийн энэ төсвийг хилцээд хууль зүйн байнгын хороо батлаад За энэ хоёр сайд хариулъя. Таны байр суурийг сайн ойлгож байна. Гэхдээ манайх энийг хэрэгжүүлэх эдийн засгийн төсвийн боломж байхгүй. Ингээд улсын төсвөөс тусдаа шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвийг тусна засгийн газраар орохгүйгээр сангийн ямаар төсвийн нэгдсэн бодлогод орохгүйгээр шууд баталдаг ийм зохицуулт хийх юм бол нэгдсэн улсын бодлого үндсэн зарчим бас алдагдана. Дээрээс нь бид нар хоёр том алдаа хийсэн байна. Одоо алдаа гэнэ үү асуудал. Орон нутгийн төсөв улсын төсвөөсөө давж эхэлсэн. За сүүлд нь төрийн өмчт компаниудын хөрөнгө оруулалтын төсөв улсын төсвийн хөрөнгө оруулалтад давж эхэлж байгаа. Гэтэл улсын их хурл яг улсад бид нар төсөв дээрээ суугаад энэ орон нутгийн төсөв төрийн өмчт компаниудын өр авлага төсвийн асуудлыг гадуур орхитуулсан. За энэ дээр яаралтай эрх зүйн өөрчлөлт бодлогын шийдэл гаргаж нэгдсэн улсын хувьд нэгдсэн төсөв